бүтээн байгуулалтын ажлуудаа хийхин тулд яалтчгүй бид нар төрүүлээд энэ одоо дид бүтцээ буюу дулаан цалхааныхаа шугам шүлжээг төрүүлж одоо барих ёстой. За тэгэхээр энэ одоо барихын тулд биднэрт маш сайн төлөвлөгөө хэрэгтэй. Тэр төлөвлөгөөг хэн хийх нь хамгийн оновчтой вэ гэхээр цалхаан дамжуулах түгээх шүлжээ энэ одоо салбараа хариуцж байгаа хүмүүс нь дээрэс нь энэ хоттойгоо тэр бүтээн байгуулалтыг хийх гэж байгаа хүмүүстэйгээ ингээ хамтар сууж агаад маш сайн одоо хийлэлцээс тоосоо шинжилж агаад ийм төлөвлөгөө гаргах нь бол хамгийн чухал байгаа. Тэгээд энэ дээрээ л бид нар хамгийн гол нь нэгдээд одоо энийг яаж үе сэтгтэй хөгжүүлэх вэ гэдэг дээр бодлого талаасаа юу хэрэгтэй, хууль эрх зүй талаасаа юу хэрэгтэй, хөрөнгө оруулалт талаасаа юу хэрэгтэй, хэн тэрийг олох хэвтэй тий. Би бол одоо жишээ нь улс төрч хүний хувьд бол цэвэр одоо тэр нөгөө хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхдөр л би фокуслах. Гэтэл одоо бусад тэр эдийн засгийн яам, сангийн яам нь тий яавал энэ дээр хөрөнгөний олох уу. Тэг хамгийн гол их онцлог юм нь болохоор эрчим хүчний бүтээн байгуулалт чинь баригдаа дууслаа маргаашаас нь тэр одоо хөрөнгөө нөхөөд эхэлдэг. Тийм учраас бид нар энэ дээр ингээ айлтгүй тэр зээлээ аваад гол нь энэ эрчим хүчний салбарыг л төрүүлж хөгжүүлж ижил бусад бүтээн байгуулалтын ажлууд хийгднэ гэдгийг бүр хатуу сайн ойлгох хэрэгтэй байгаа байхгүй хаана. Тэгээд яг хариуцсан ажиллаад төгс сайн хийх юм бол энэ одоо бас орон маань тий хилээд яриад байгаа бүх юм хийх бүрэн боломжтой.